За, Warren Buffett-ийн философи. За, Warren Buffett нь 1930 онд бол Небраскагийн Омахад бол төрсэн байж байгаа. За, Warren Buffett нь бол ерөнхийдөө бага байхын тоон дуртай хөгтөөсөн. За, 11 настайдаа тэрээр анхныхаа хувьцааг худалдаж авсан байдаг. За, 13 настайдаа тэрээр анхныхаа доторын тайлангуул илгээж исэн байна. За, Warren Buffett бол бусдаас юугаараа ялгаатай вэ гэхээр тэрээр зөв хувьцааг одоо тийм сонгож авдгаараа бол алдартай. За, Warren Buffett-ийн хөрөнгө оруулалтын философи нь болохоор value investment гэж байж байгаа. За, value investment гэдэг маань бол юу хэлдэг вэ гэхээр одоо тухайн компани одоо суур үзүүлэлтүүд нь сайнч хөрөнгийн зах зээл нь тухайн компанийг доогуур үнэлж болно. Тэгэнгүүт Warren Buffett-ийн одоо хөрөнгө оруулалтын гол зарчим нь юу вэ гэхээр суур үзүүлэлтүүд нь сайнч зах зээл дээр хямдаар үнэлэгдэж байгаа тэрхүү компаниуд дээр төвлөрч одоо тэдгээр компаниудыг худалдаж авдаг тийм стратеги байж байгаа. За, үүнийг нь бол value investment гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр эхлээд тухайн хувьцааныхаа бодит үнцнийг нь тооцоолчихж байгаа. Тэгэнгүүтээ одоо тухайн компани бодит үнц нь одоо 100 төгрөг байна гэж үзэж байгаа байхгүй нэг хувьцаа нь. Тэгэнгүүт тухайн компани зах зээл дээр 50 төгрөгөөр зарагдчих юм бол нөгөө хөрөнгө оруулагч бодох нь шүү дээ Warren Buffett. За, энэ компани бодит үнц нь бол нэг хувьцаа 100 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл зах зээл дээр 50 төгрөгөөр зарагдаж байна. Тэгвэл энэ хувьцааг авъя гэж. Өөрөөр англиар бол buying dollars for 50 cents гэж байгаа. Өөрөөр Warren Buffett-ийн тэр зарчим нь юу вэ гэхээр $1 үнэлгээтэй хувьцааг 50 центээр авна гэж. Тэгээд мэдээж энэ үүнийгөө бол ерөнхийдөө value investment гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр ерөнхийдөө хувьцааны үн чинь бол дээшээ доошоо байнга хэлбэлцэж идэг. Дандаа өсөд байхгүй, дандаа буураад байхгүй. Тэгээд заримдаа одоо ингээд одоо энэ хөндлөн зураас маань дээшээ явж байгаа энэ шулуун зураас маань бол компани бодит үнцийн баруун тишээ бол компанийх нь одоо цаг хугацаа байж н дээш нь одоо компани үнэлгээ нь байна тий. Тэгээ хувьцаа нэг өсөөд, нэг буураад, нэг өсөөд ингээд явдаг. Тэгээд зарим нэг өсөлтөөрөө одоо компанийхаа бодит үнцээс хэтрүүлээд явчихж байгаа тохиолдол байждаг. Тэгэх юм бол Warren Buffett тэрхүү хувьцааг зарчих нь шүү дээ. Тэгээд доошоо унаад компанийхаа бодит үнцээс доошоо ороод эхлэнгүүд Warren Buffett авчиж байгаа. Тэгээ өөрөө бол хувьцааг хямдхан аваад бодит үнцээс хэтрээд ихэрэнгүүд нь зараад ингээд явчихж байгаа. За, Benjamin Graham. Ер нь бол Warren Buffett-ийн одоо хамгийн их нөлөөсөн бол Benjamin Graham гэж байгаа. Graham гэд бичдэг. Гэхдээ өөрөөр дуудлага нь бол Graham. За, тэрээр бол ерөнхийдөө бол Warren Buffett-д маш их нөлөөсөн байж байгаа. За, түрүүн хэлсэн Warren Buffett нь бол маш багасаа хувьцаа аваад эхэлсэн байсан. Тэгээд ингээд хөрөнгийн зах зээл дээр ингээд алдаж оноод ингээд Warren Buffett явж байгаад Benjamin Graham гэдэг ийм багш байдаг гэдгийг олж мэдсэн байгаа. За, Benjamin Graham нь бол тухайн үед Америкийн их сургуульд одоо хөрөнгө оруулалтын чиглэлийн хичээлүүдийг заадаг тийм бизнесийн сургуулийнх нь бол багш байсан. За, тэгээ Warren Buffett ерөөсөө энэ хүнээс номын дуу сонсох хэрэгтэй байна гэд энэ хүний зааж байгаа сургууль дээр нь явж чаад энэ хүний зааж байгаа хичээллийг нь сонгож судлаад энэ хүний шавьвал болсон байдаг. За, Benjamin Graham бол Warren Buffett-д юуг зааж өгсөн бэ гэхээр одоо зах зээлийн богино хөрөнгийн зах зээлийн богино хугацааны савлгаанд төвлөрөхийн оронд тухайн компани урт хугацааны одоо төлөв байдалд тухайн компани одоо ирээдүйн төлөв байдалд нь төвлөрөх хэрэгтэй гэдгийг бол ойлгуулж өгсөн байж байгаа. Өөрөөр хувьцааны дээшээ доошоо богино хугацааны дээшээ доошоо савлгаанаас илүү энэ компани ирээдүйд үйл ажиллагааг сайжрах юм уу, уруудах юм уу, тэр зүйлийг нь ирээдүйг нь одоо ажиглаад тэгээд хөрөнгө оруулалтынхаа шийдвэрээ гаргана л гэсэн тийм санаа яваад байна. За, тэгээд энэ бол Benjamin Graham гэдэг хүний одоо ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг ном маш алдартай байдаг. За, үүнийг бол Монголд бол орчуулад бол гаргацсан байсан. За, Warren Buffett-ийн одоо урт хугацааны стратеги нь бол түүнийг бол маш амжилттай болгосон байж байгаа. За, тэгээд Berkshire Hathaway гэдэг одоо түүний компани нь бол одоо дэлхийн хамгийн үнцэнтэй компаниудын нэг бол болсон. Одоо дэлхийн хамгийн үнцэнтэй компаниуд гэх юм бол Apple, Microsoft, Berkshire Hathaway гэдэг ингээд Facebook
гэж би явж идэг тийм ээ. Эдгээр одоо хамгийн үнцэнтэй компаниудын дотор Berkshire Hathaway үйл явж идэг. За энэ байна. Warren Buffett одоо 53 жил одоо Berkshire Hathaway-г бол удирдах чинь. За 1964 онд Berkshire Hathaway-гийн хувьцааны үн нь нэг ширхэг хувьцаа нь $19 байсан байна. 64 онд. Ингээ өсөж жагаад 18 онд жишээ нь $290,000 хүрсэн. Одоо ер нь бол яг Berkshire Hathaway-гийн хувьцаа бол ийм өндөр үнэтэй болцсон байж байгаа. Тэгээд бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. $19 хувьцаа маань ингээд өсөлт нь аажихан байж байгаа. Тэгээд ингээд нөгөө compounding effect гэж яддаг шүү дээ. Том мөнгнөөс илүү их мөнгө олдог гэдэг шиг. Тэгээд ингээд өсөлт нь бол тэгээд 90 он гарснаас хойш ингээд огцом дэвшлээд явчихсан байждаг. Тэгээ ер нь бол Warren Buffett нь бол түрүүнээсээ 11 настайгаас ихэ хөрөнгө оруулж ирсэн. За 64 оноос Berkshire Hathaway компанийг удирдах эхэлсэн байж байгаа. Тэгээ дийлэнх одоо өсөлт нь бол 90 оноос хойш байж байгаа жишээтэй тий. За энэ бол яг хөрөнгө оруулалт гэдэг маань бол ерөнхийдөө юуг зааж байгаа вэ гэхээр богино хугацаанд бас баяжихгүй байх нь шүү дээ. Урт хугацааны тоолт байх нь шүү дээ. Одоо урт хугацаанд төвчээртэй байж иж үр шимийг хүртдэг хэдэн байгаамаа. Одоо бол энэ жил хөрөнгөний зах зээл рүү ороод эх жил нь баяжчихна гэсэн зүйл бол их ховор байдаг. Урт хугацаанд явж иж үр шимийг хүртдэг. За Berkshire Hathaway-ийн эхлэл. За Berkshire Warren Buffett нь бол 1965 онд бол Berkshire Hathaway гэдэг компани хувьцаануудыг худалдаж авсаар байгаад хяналтын багцыг нь эзэмшээд өөрөө хамгийн том хувьцаа эзэмшигч нь болоод энэ компанийн удирдлагыг бол гартаа авсан байдаг. За Berkshire Hathaway нь бол 1965 оны байдлаар бол зүгээр нэхмэлийн оёдлын давуу үйлдвэрлэлийн тийм компани байсан. За тэгээд мань хүн бол яг тухайн үед бол энэ компани маш хямдхан үнэлэгдсэн байна. Хямд үнэлгээтэй компани байна гэд худалдаж авсан байдаг. Гэхдээ энэ нь бол түүний хувьд бол тийм сайн санхүүгийн шийдвэр байгаагүй. Яагаад вэ? Тухайн компани хувьцаа хямдаар үнэлэгдэж байна гэдэг чинь бас цаанаа учир шалтгаантай байх нь шүү дээ. Өөрөөр олон хөрөнгө оруулагч нар энэ салбар ер нь бол салбарынхаа хувьд ч юм уу энэ компани ямар нэгэн суур асуудалтай байна гэж үзээд зарсаар байгаад нөгөө хувьцаа хямдарчиж байгаа байхгүй. Тэнгүүд нь Warren Buffett хямдхан байна гэдээ авчиж байгаа. Тэнгүүд энэ бол Warren Buffett-ийн хувьд бол тийм ч зөв шийдвэр байгаагүй. Өөрөөр салбар нь бас уруудчиж болно шүү дээ. Тэнгүүтээ Warren Buffett ерөөсөө буруу шийдвэр гаргасан байна гэж ерөөсөө гүнж готраагүй. Ерөөсөө л тухайн компани үйл ажиллагааны чиглэлийн сольчиж байгаа. Компани хэвэндээ тэгээд нөгөө оёдлын бизнесээс энэ компани маань гараад одоо даавны текстайл гэж байгаа юм л да англиараа. Тэрхүү салбраас нь гараад энэхүү компаниараа дамжуулаад бусад компаниудын хувьцааг худалдаж авч эхэлсэн байж байгаа. Тэнгүүтээ одоо энэ Berkshire Hathaway маань анх ийм оёдлын даавуу үйлдвэрлэлийн компани байснаа дэлхийн хөрөнгө оруулалтын одоо холдинг компани конгломерат болж эхэлсэн байж байгаа. За тэгээд Berkshire Hathaway гэдэг компаниараа дамжуулж авсан хөрөнгө оруулалт нь бол үнэхээр том компаниуд байждаг. За Geico гэдэг байна. Америкийн автосалбарын даатгалын том компаниудын нэг. За дэлхийн хэмжээний брэндүүд буюу Coca-Cola, American Express, Apple гэх мэт ийм томоохон компаниудад бол Warren Buffett нь бол Berkshire Hathaway гэдэг өөрийнхөө мэдлийн компаниараа дамжуулаад хөрөнгө оруулсан байдаг. За Warren Buffett-ийн одоо стратеги нь бол энгийн байж байгаа. Ерөөсөө л тухайн компанийн удирдлага сайн байх учиртай. За нэгдүгээрх нь. За хоёрдугаарх нь болохоор өрсөлдөөний давуу тал нь сайн байх ёстой. Урт хугацаанд одоо ажилдаг тийм өрсөлдөөний давуу талтай байх учиртай. За урт хугацааны өрсөлдөөний давуу тал гэх юм бол одоо Apple байна, Google байна, Microsoft байна тий. Одоо байж байгаа. За тэгээд урт хугацаанд тогтмол одоо ашиг олох тийм чадвартай компани байх учиртай гэж. Өөрөөр хэлбэл компанийн орлого нь бол тасралтгүй үргэлжилдэг тийм компаниуд дээр одоо Warren Buffett хөрөнгө оруулж ирсэн байдаг.
За Warren Buffett-ийн одоо сэтгэлгээнийх нь одоо сэтгэлгээний тавилан нь болохоор энэ гурван зүйлээр үлээ илэрхийлэгдэж болно. Дэвчээр, сахилах бат, одоо зан характер гэсэн тийм. За Warren Buffett-ийн тодорхойлох хамгийн том шинж чанар нь бол түүний зан характер байж байгаа. Тэрээр одоо зах зээлийн өндөр савлгаатай үеэр тайван байдгаараа бол маш алдартай нэгэн. Өөрөөр зах зээлийн богино хугацааны савлгаанд өртдөг байх нь шүү дээ. Энэ хувьцааг хүмүүсүүд аваад байна. Энэ хувьцаараа хүмүүсүүд хошуураад байна гэдээ Warren Buffett авдаг байх нь шүү дээ. А энэ хувьцааг хүмүүсүүд зараад байна. За би ч бас заръя да гэдээ бас хүмүүсүүдээ бусдыг дуурайдаг байх нь. Өөрөөр зах зээлийн богино хугацааны одоо трендийг дагалгүйгээр тухайн компани урт хугацааны төлөв байдал дээр нь фокуслж, урт хугацааны төлөв байдлыг нь судалж агаад тухайн хувьцааг авах уу, зарах уу тэрэн дээр шийдвэр гаргачихж байгаа. А тэгээд тухайн компани одоо урт хугацааны төлөв байдал нь проспект нь одоо сайн байж байгаа тохиолдолд тухайн компани богино хугацаанд унжсэн ч гэсэндээ Warren Buffett бол яг хуу тайван байдаг байна шүү дээ. Одоо айхгүй сэтгэлгээнийхээ хувьд тайван байдаг. За тэгээд бас нэг одоо Warren Buffett-ийн хэлсэн алдартай үг нь болохоор хөрөнгийн зах зээл бол одоо дэвчээргүй нэгнээс дэвчээртэй нэгэн рүү мөнгийг нь дамжуулж өгдөг тийм зүйл юм аа гэж хэлсэн байж байгаа. Өөрөөр хөрөнгийн зах зээл дээр ер нь дэвчээртэй дандаа хожоод байдаг. Ингээд богино хугацаанд аваал зараад юм богино хугацааны тоглолт хийгээд байдаг хүмүүсүүд нь бол ерөнхийдөө дийлэнхтэй бол алддаг байж байгаа. За тэгээд ерөнхийдөө тэрээр бол түүний хөрөнгө оруулалтын гол стратеги нь ерөөсөө сайн компанийг ирээдүйн дүр зургийн сайн компанийг аваад л тэгэл урт хугацаанд тэр хувьцаагаа барьдаг. Урт хугацаанд өсөхийн хүлээгээд байдаг тийм зүйл байж байгаа. За стратеги нь. За Warren Buffett-ийн одоо алдартай зөвлөгөөнүүд, хөрөнгө оруулалтын алдартай зөвлөгөөнүүдийн талаар хэдүүлээ үзцгээе. За Warren Buffett нь бол карьерийнхаа туршид бол маш олон тооны одоо цэцэн мэргэн ухаанаасаа бол хуваалцсан байдаг. За түүний одоо хамгийн алдартай одоо афоризм буюу ишлэл нь болохоор хэлсэн үг нь болохоор бусад хүмүүсөө шуналтай байх үед айх хэрэгтэй. Бусад хүмүүсүүд айж явах үед шуналтай байх хэрэгтэй гэдэг энэ бол түүний хэлсэн үгнүүдээс хамгийн алдартай. За энэ маань юу гэсэн үг вэ? Тухайн хавцааны ингээд хувьцаа өсөд эхлэнгүүд жирийн хөрөнгө оруулагчдаар энэ хувьцаа өсөж нэгнгүүтээ тухайн хувьцааг бүр их аваад эхэлдэг. Тэгээ олон хүн аваад эхлэнгүүд тухайн хувьцаанд бүр өсөд идэг. Тэгээ ингээд өсөх тусмал ингээд тухайн хувьцааг авдаг хүмүүсүүдийн тоон нэмэгдээл эхэлдэг. Тэгж жагаад нөгөө тухайн хувьцааг авдаг хүмүүсүүдийн тоон дуусчдаг. Тэгэнгүүт яг хуу ихлээр тухайн хувьцаа унж эхэлдэг. Тэгэнгүүт яг хуу ихлээр энэ Warren Buffett-ийн зөвлөгөөний үгээр өсөд байгаа хувьцаанаас лай гэсэн санаа яваад байгаа байхгүй. Огцом өсөж байгаа хувьцаанаас. За бусад хүмүүсүүд айж байгаа үед шуналтай бай гэдэг нь тухайн хувьцааны ханш ингээд унаад байх юм бол Warren Buffett тэр тухайн хувьцааг анхааралтай авна. Шууд авчихгүй байх нь шүү дээ. Тэгээд унж байгаа хувьцааг тухайн унж байгаа хувьцааны компанийн санхүүгийн тайланг нь үзээд тухайн компани санхүүгийн тайлан сайн тухайн компани ирээдүйн дүр зураг нь сайн байж байгаа тохиолдолд бол унж байгаа хувьцааг Warren Buffett их хэмжээгээр худалдаж авч байгаа байхгүй. Унж байгаа тухайн компани хувьцааг нь. Тэгээд зах зээл чи үргэлж одоо тэр одоо нормал юу руугаа бол тэмүүлж идэг. Огцом өсөж байгаа бол тэр одоо нормал төлөв рүүгээл буцаж буух гэдэг. Хувьцааны шин ингээд унжчихсан байж байгаа бол тэр нормал төлөв рүүгээ өсөх гээд байдаг гэж ойлгож болно. Одоо ингийн үгээр тайлбарлах юм бол. Тэгээд ерөнхийдөө Warren Buffett бол амьдралынхаа явцад бол маш олон тооны зөвлөгөөнүүдийг бол хүмүүст өгч ирсэн гэж ярьж байгаа. За бас нэг өөр нэг чухал зөвлөгөөний үг гэхээр хамгийн чухал хөрөнгө оруулалт бол өөртөө хийх хөрөнгө оруулалт юм аа гэж байна. За энэ маань юу гэсэн үг гэхээр хэрвээ одоо таны цалин 1 сая төгрөгийн цалинтай байх юм бол та хөрөнгийн зах зээлийг бол хэсэг хугацаанд бол мартах хэрэгтэй. Сонирхож хэрэггүй. Яг тэгэхээр та 1 сая төгрөгийн цалинтай та хамаг одоо хоол унд машин тэрэг бензин дос автобусныхаа түрээс энэ бүх зардлаа
үлдээд одоо хасаад цаана таны 1 сая төгрөгийн цалингаас цаана 100,000 төгрөг үлддэг байлаа гэж үзэх юм бол та 100,000 төгрөгөөр бол хувьцаа авах шаардлагагүй гэж. Яг тэгэхээр авж байгаа мөнгөнд үгүй хэтэрхий бага байж байгаа байхгүй. 100,000 төгрөгийн хувьцааг сар болгон ингээ авлаа гэхэд маш багаар авж байгаа учраас энэ чинь бас сайн зүйл биш. Тэгэхээр Warren Buffett-ийн хамгийн одоо үр дүнтэй хөрөнгө оруулалт өөрөө өөртөө гэдэг маань юу гэсэн үг гэхээр та тэр 100,000 төгрөгөөрөө англи хэлний курс суух хэрэгтэй байхгүй. Одоо тайлбарлах юм бол тий. Англи хэлний курс суугаад таны англи хэлний мэдлэг чинь одоо ингээд сайжирчих юм бол та одоо компанийнхаа өөрийнхөө ажилтг компанийнхаа захиралтай уулзах нь шүү дээ. Миний англи хэлний төвшин сайжирчлаа. Компанид үзүүлэх үнэлгээний үнц энэ маань нэмэгдчихлээ. Одоо миний цалинг 2 сая төгрөг болгооч ээ. Үгүй би өөр компанид 2 сая төгрөгийн цалин амлах өөр компани руу компанид ажилд орно гэж хэлэх нь. Магадгүй компани чиний одоо ажиллаж байгаа компани захирч чиний цалинг 2 сая төгрөг болгочих болно. Болохгүй ч байж болно. Тэгэх юм бол та хэрвээ болохгүй байлаа гэж үзэх юм бол та 2 сая төгрөгийн цалинг энэ хүний англи хэлний чадварыг чиний англи хэлний чадварыг үнэлдэг 2 сая төгрөгийн цалин олгохтой тэр компани руу ажилд орчиж байгаа байхгүй. За одоо тэгээд ихэнх хүмүүсүүд яадаг вэ гэхээр орлого нь 2 дахин нэмэгдэнгүү зардал нь бас дахин 2 дахин нэмэгдэж өсчдөг. Тэгэл яг л хэвэндээ байждаг тий. Тэгэхгүй таны цалин 2 сая төгрөг болцсон байх юм бол 1 сая төгрөгийнхөө өмнө яаж болдог байсан тэрнгээрээ болгоод явна. Тэгээд илүү гарсан тэр 1 сая төгрөгөөрөө та хувьцаа авч эхлэх нь шүү дээ. Тэгжиж одоо тэр хувьцааныхаа капитал, хувьцааныхаа одоо юуг бол хөрөмтлүүлдэг гэсэн тийм санаа яваад байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө Warren Buffett-ийн сургаалууд нь бол олон хүний одоо санхүүгийнхаа олон хүмүүсийн санхүүгийнхаа амьдралыг одоо санхүүгийнхаа асуудлыг зэгцлэхэд нь шаарддаг тийм систем мэрэгэн ухаануудыг бол олон нийтэд бол харамгүй хайрладаг тийм хүн байж байгаа. За Warren Buffett нь бол амьдралынхаа бол одоо 90 хэдэн насн дээр үл явж байгаа. За гисэн хэдий болооч түүний одоо хүн төрөлхтөнд үлдээсэн өв нь бол маш тодорхой бат бөх болсон байж байгаа. Тэрээр зүгээр ч нэг домог төрөнгө оруулагч биш. Одоо төвчээртэй байдал, цэцэн мэрэгэн ухаан түүний одоо бэлэг тэмдэг болсон тийм хүн байж байгаа. За Warren Buffett-ийн одоо түүх нь бол бидэнд бол амжилт бол нэг шөнийн дотор ирдгүү гэдгийг одоо бас үзүүлэн болж байгаа. Түрүүн хэлсэнтэй Berkshire Hathaway-гийн хувьцаа бол маш эхэндээ маш ааж өсөж байгаа л тэгээд 90 оноос хойш бол ингээд дээшээ өсөд явчихсан байж байгаа тийм. Тэгэхээр эн чинь хөрөнгө оруулалт ингээд эд баялаг хөрөмтлүүлнэ гэдэг чинь маш урт хугацаанд дэвчээртэй байдаг. Урт хугацааны тийм зүйл байх нь ш. Тэрнээс богино ер нь бол хүмүүсүүд богино хугацаанд баяжих гэдэг л ер нь бол асуудалд ороод байдаг тийм. Маш ингээд урт хугацаанд ингээд тасралтгүй санхүүгийн сахилга баттаа одоо сар болгон тодорхой тооны мөнгийг хуримтлуулж байгаа тэрнгээрээ зөв компани хувьцаанууд ингээ сар болгон ингээл аваад яж хахад урт хугацаанд ингээд тэр нь ингээд асар том их хэмжээний мөнгө болдог гэсэн санааг одоо өөрийнхөө амьдралаар бол үзүүлсэн байж байгаа. За тэгээд энэ Warren Buffett гэдэг хүн бол маш тийм өөрийнхөө амьдрал одоо хөрөнгө оруулалтынхаа одоо замналаараа бол хүн төрөлхтөнд бол маш олон зүйлийг бол зааж өгсөн байж байгаа. Жил болгон одоо Berkshire Hathaway компани хөрөнгө оруулагчдад зориулсан тийм конференц болж байгаа. Тэр конференц нь ерөөсөө маш том зааланд маш олон хүмүүсүүд дэлхийн өнцөг болон бүрээс ирж Warren Buffett-ийн Berkshire Hathaway компани одоо тухайн жилд одоо жил болгон болж байгаа хгүй тэр конференц нь Berkshire Hathaway компани тухайн жилд ямар хувьцаа авав, ямар хувьцаа зарав, ямар алдаа оноо гарах уу гэдгээ Warren Buffett-ийн амнаас нь ингээ сонсдог. За тийм хурал байж байгаа. Тэрхүү хурлынхаа явцад бол Warren Buffett бол маш олон зүйлийг бол хүмүүст заасан байж байгаа. Одоо тэгэл хөрөнгө оруулагч нартаа зориулсан тийм загцал бичиж байгаа. Тэр загтал нь ингээл жил болгоныхоор ингээ хуримтлагцаараа маш зузаан ном болцсон байж байгаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд өнөөдрийнхөө дугаараар бид Warren Buffett-ийн талаар авч үзлээ. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.